За цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас энэ онд анзаар 2 арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд сонгоо архин дүүргийн засдаргын тамгын газрын ажилтан албаагчдад мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хор уршиг хэрэгэлсэн хүнд илрэх шинж тэмдэг таних арга хууль эрх зүйн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. За цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас анзаар 2 арга хэмжээний хүрээнд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд анзаар 2 арга хэмжээг үе шатаа зохион байгуулж байна. За дээрх арга хэмжээ нь энэ жилийн бүтэн жилийн хугацаанд явагдах юм аа. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэгэлсэн хүнд дараах шинж тэмдэг хэлнэ. Толгой өвдөх, нойргуудах, нойр солигдох, биеийн жин могцсон алдагдаж, турах, сэтгэл санаа докторгүй болох, айдас төгшүүрт автах, нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрв таны ойр тойрны ах トゥ найз нөхөд тийм ээ. Дээрх түрүүний хэлсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та бүхэн маань цаг хугацаа алдалгүйгээр цагдаагийн байгууллагт нэн даруй холбогдож мөн сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчлэгийг сонгороо гэж та бүхэнд зөвлөмөр байна. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа